Би бол ер нь арх тамхи хэрэглэдэггүй гэд угаас хэлдэг штэ тий. Яаж ч бас ингээд одоо их мөнгө санал тавьсан ч гэсэн болж өгвөл арх тамхи одоо пяв ч юм уу тэр вейпийг бол сурталчлахгүй байх тал дээр бол айгүй цогцдог. Эсрэлт нь яг надтай биел гаргачихсан. Миний сонирхдаг чиглэл болохоор erotic art. Төмөр маргад ирдэг гэдэг. Сошиал болохоор маркетинг нэрээр бүтээл үзэл бодлыг хүргэдэг. Өнөөдрийн үед болохоор би нөгөө ийм артад даун хийдэг. Тэгээд нөгөө удаан амдаас хаврантын цогц зурагтай. Тэгээд нөгөө сошиал маркетинг маягийн хийгээд явж байгаа. Яг сүүлийн нэг 2 жилээс дараа 2-3 жил байгаад YouTube формороо сайн зураагүй. Гэтэ яг ерөнхийдөө миний сонирхдаг чиглэл болохоор erotic art Мужийн тухайн зүйл одоо ингээд өөрөөр юу дуртай ямар юу сонирхдгийг гэдэг юм уу те бол өөрөөр сонирхдаг дагуу юмнууд ингэж зааж erotic art чиглэлээр зургийг бас хүмүүс татны гоё юм хөө хэрэгтэй ажлах нэрийн бас ингээд зөв талаас нь харуулах юм бол бас гоё гол байгаан байх шүү гэдэг юм ингээд харуулдаг юм даа. Миний хувьд болохоор яг нөгөө улс төрийн ажил яаж явдгийг одоо төрийн ажлын процесс нь яаж явагдгийг те би ингэ шүүмжлээд байдаг. Гэтэ яг дотор нь явах үзье гэдэг утгаар бидэнд ажилд орсон. Тэгээд ажилд ороод дотор нь ороод юм бичиг цааснасаа давж хараагүй шүү дээ. Бичиг цаас тэгээд нөгөө бичиг тэргээл нөгөө бүх ажлууд нь ингээд процессыг ингээд явж байгаа. Тэгээд давхар ингээд суралцж байгаа. Шинэ юмнууд ингээд сурж ирсэн болохоор яг үнийг хэлэхэд нөгөө гадаахын одоо нөхцөл байдлыг анзаарах сөхөг болчтой юм байна. Тэ нэр нөгөө тулгамдаад байгаа асуудал маань юу вэ? Тэ би ч нэрээ ямар асуудал дээр нөгөө сөрөг ингээл тэ энэ чинь болохгүй шүү, тэн чинь болохгүй шүү дээ гэдэг юм а ярьж чадах болцноо их хангалттай. 5 цаг ажиллаад тэгээд яг шоуныхаа асуудлаас болоод юм нь болсон. Анхаарал шоунд ороод хамт орсон хүмүүстэйгээ ер нь одоо ч ингээд ер нь найз нөхдийн харилцаатай байдаг. Батрын соно хангамгон бомблуугаа атар тасчих мөнгө зах асуудал их байна да. Надаас бусдын дандаа эртүүцтэй юм байна. Гоё маа гоё би хаатай юм байна. Мэдээж 45 хоногийн хугацаанд тэр богино хугацаанд тэр олон хилийг ер нь ингээд хасах бол одоо маш ер нь бол чанга штэ тий хүн ер нь нормалаараа бол одоо сард нэг 2-3 хил хасах чинь бол нормал хэвийн эрүүл хэв шинжлүүдэд ихтэл ингээд тууштай бүр маш богино хугацаанд эрчимтэй ингээд хүмүүст нь өөрчлөлтийг харуулах гэж ингээд бид нар баг өдөр болгон бэлтгэл энэ өдөр болгон ингээд тий айгу шахуу програмтай явж исэн болохоор тэнд маргалдаан зөрчилдөөн тий эвлэрэн нэгдлэл одоо нэгдэх юу гэдгийг ингээд найз нөхдийн ингээд тийм байдал гэдэг ч юм уу маш олон зүйлийг ингээд харуулах ёстой зүйл шүү дээ. Тэгэхгүй ингээд бид нар ингээд урсгалаараа л нөө зааланд хийдэг шиг тийм байх угаасаа шоу нэвтрүүлэг байх боломжгүй шүү дээ. Тэнд тесрэх юм байх ёстой. Тэгэхээр тэр тесрэлт нь яг надтай биел гаргачихсан. Анаагаа фитнес шоунд дээр уурлаад гардаг дээр л ер нь хүмүүс айгүй тэрнээс ер болоод айгүй нөө үзэн ядагч нартай ер нь болж эхэлсэн. Тэгээ яг хүмүүс болохоор яг энэ ингээд хоцроод ирлээ гингүүт нь л уурлаа гараа авчлаа гэдэг байгаа. Шоунд ороод яг нэг юм анзаарсан байхгүй нөгөө намайг нөгөө өсвөр насны хүмүүс айгүй дагдгийн байна, үздгийн байна, харах дуртай юм байна гэдгийг ойлгосон байхгүй. Тэгээд ер нь бол нөгөө би ингээд дагагч нэмэх тусламж тэр ер нь ингээд өөрөө ч гэсэн ингээд уран бүтээлээ хийж явахдаа хүмүүс ингээд нөгөө буруу ойлголт байдаг болохоор аль болох нөгөө хүмүүс нэг жоохон зөв чигийг харуулахыг хүсдэг байхгүй юу? Шаардлагагүй бол одоо шоу цэнгэнд очих ч юм уу те ууж идэх тийм юмнаас жоохон хол байхыг хүсдэг. Тэгэхгүй бол одоо юмыг яаж мэдхүүд ингээд нөө хүүхдүүд буруу үлгэр дуурайл аваач юм аа энэ ингээд ууж идэх чинь нормал зүйл юм байна. Яадгийн ууж идэх гэдэг ч юм уу те. Тиймэрхүү сэтэл авчихна гэдгээс айгүй болгоомжуулдаг. Яг үнэ хэлэхэд өнөөдөр Монголд одоо архитект маш их байна шүү дээ. Гэр бүлийн хөвчрхийл айгүй их байгаад байна те. Би бол ер нь арх тамхи хэрэглэдэггүй гэдээ угаас хэлдэг шүү дээ те. Яаж ч бас ингээд одоо их мөнгө санал тавьсан ч гэсэн болж өгвөл арх тамхи одоо пяв ч юм уу тэр вейпийг бол сурталчлахгүй байх тал дээр бол айгүй цогцдог. Бид нэр ингээд айгүй цөөхөлөх нэштэй 3.5 сая вила те тэгсэн хэрнээ ингээд нөгөө
энэ тэнд олон улсын ингээд тэмцээн уралдаанд ингээд дандаа дээгүр байр эзлээл эн чинь тийм цөөхөлхний хэрнээ тэндээс ингээд тэр олон мянган хэдэн тэр бомоос цойлж гарч ийн гэдэг чинь биднэрт амар том потенциал айгүй улан мондөг ур чадварууд байгаад байгаа байхгүй. Одоо гадаад зассан ингээл энэ тэнд ингээл ажиллаж хахад Монгол хүний ажлын ур чадвар хэзээч гологддоггүй байхгүй тийм үстэй. Бусдаас илүү л байдаг, үргэлж давуулан биелүүлдэг болохоос ш нэг тийм муу бол байдгүй ш хэзээч энэ тэнд Монгол хүн муу ажиллаа гэж яригддаггүй байхгүй хаач яжсан. Тийм болохоор бид нар энэ нэг давуу талаа айгүй гоё нэг тийм улам гоё хөгжүүлмээр юм шиг санагддээ ш. Би бас нэг хэлжсэн нөө манай Монгол залуучууд айгүй жоохон тийм зориггүй байгаад байна тий. Энэ рүү олон хүн бичиж байгаа бах та. За энэ намайг тоохгүй бах та гэдэг ч юм уу тий. Нөө жоохон тийм нэг зориг нь жоохон тутмаг тий. Яагаад надад үнэхээр таалагдчихвэл яагаад би энийг болзон дөрж болохгүй яагаад би энтэй харьцаж болохгүй гэж гисэн тийм зориг нь дутаад байд юм байна даа л гэж анзаарсан ш. Одоохондоо байхгүй л байгаа юм гарч ирэхгүй л байгаа ш. Би яг нэг тийм юу штэ. Нэг амар одоо нэг олон залуу малуутай одоо бай юм олон залуутай уулзч үзэх хэрэгтэй юм уу ч юм тий зугаацсан гэдэг жоохон тиймэрхүү юмнасаа жоохон хол байдаг нэг тийм хамтахад тухтай яг өөрөөхөө байж болдог тий яг нэг зүг рүү ингээ хамтдаа нэг зүг рүү харж чаддаг тийм хүн л сонирхдаг доо. Тэгээ яг надад тохирох яг хүн ингээ хараад мэдэрдэг ш та за энэ яг надтай тохирох юм байна гэдэг мэдрэмж төрсөн тийм хүнтэйгээ хамт байгааг хүсдэг. Тэрнээс ч зүгээр нэг дэмий хин нэгэнд хостой болж харагдах гад нэг хинтэй ч хамаагүй хамт байх бол хайрын шүү дээ. Хайрын цаг хугацаа шүү дээ. Хүн ингээд амар зориг гаргаад сэтгэл гаргаад би чамайг болцон дөрж болох гэсэн чи зайлаач гэх юм бол бас муухай шүү дээ, тий. Үгүй тэгэл яг хуу зориг нь үнэлнэ. Тэгэхээр чи дараагийн алхамдаа тэр хүний уран зориг нь унтарч за бас дахиад нэг үгүй гэдэг юм авчих болоо гэдэг ч юм уу, тий. Одоо яг нөгөө хүмүүс одоо тэгээд байгаа шүү дээ ингээл мөнгөтэй хүнтэй суучгансан амар баян хүнтэй суучгансан бүх юмаа ингэ бэлэнчлэх гэлээдэг те гэтэл нөгөө яг тэнд нөгөө хайр байна уу гэдэг дээр амар харах хэрэгтэй байхгүй удаан хугацаанд энэ чинь 2-3 сар хамт байгаа салах юм биш шүү дээ те удаан хугацаанд хамт байх хүмүүс чинь нэг зөв рүү нэг зорилгын төлөө явах хэрэгтэй шүү дээ те мэдгүй яаж юм одоо жишээлбэл бид хоёрт одоо би нэг хүнтэй суугаад тэр бид хоёрт хүрэгч байдгүй л гэхэд бид хоёр хөдөлмөрлөө нэг хүрэгч аваад тэр чинь амар гоё мэдрэмж шээ хоёулаа шинэ хүрэгч авчлаа шүү дээ те яг тэр л яг амьдрал юм болов гэж боддоо. Тийм нөө ютубер охиныг те би яг нөө тэрний нэг мэдээллийг насарсан гэд мэдээллийг харсан байхгүй те би тэр охиныг өөрөө бас амар үзэх дуртай. Тэгээд нөгөө тийм юм харсан чинь ингээд сонирн болоод балмагдаад тэгээд хүү энэ охин ингэсэн гэж штэ гэд амар нөө шууд нөгөө тухайн үеийн эмоционалаараа ингээд шууд оролцсон. Тэр бас ингээд маш олон хүний дургуутслыг хүргэсэн л дээ. Тэгээд би дараа нь ингээд бодсон. Ингээд ийм олон хүн намайг харж байхад би ингээд шууд нөө сэтгэл хөдлөл эмоционалаар одоо өөрийнхөө шууд сэтгэл хөдлөлөөр шууд ингээд нөө реакшн гаргаж болохгүй юм байна те би дахиад ингээд сайн юмаа нэгтлэх хэрэгтэй юм байна илүү хянуур байх хэрэгтэй юм байна гэдгийг амар сайн ойлгосон. Тэгээ би нөгөө ютубер охиныхаа гэр бүлийн хүнтэй холбогдсон те уучлаарай миний ингээд түргдээд ингээд ийм юм болчлаа маш муухай юм боллоо уучлаарай гэд тэр гэр бүлийн хүн хүлээж аваад тэгээд харилцсан ойлголцсон. Хүмүүс ингээл сошиалд болохоор яг намайг ингээл зарим хүмүүс арай л амар шүмжилдэг л те. Гэхдээ яг болно. Заримдаа ингээл яг муухай коммент уншил манайчаас хямраа штэ. Ер нь ямар ойлгохтой л хүний доор тэгэл хараад зөвхөн доромжлол огт танихгүй хүний ер нь доромжлол сууж явах вэ те. Яг хүмүүс болохоор энэ ингээд эротик зураг зурдаг юм чинь айгу айлгүй бах та эсвэл айгу олон хүмүүстэй харьцдаг бах та гэдэг ч юм уу айгу тиймэрхүү бодлууд байдаг л да. Гэхдээ нөгөө нэг тэрэнд ингээл имзэглээл энэ намайг муухай гэж хэлчих болов буруугаар ойлгочих болов гэдэг зүйлийг орхиол яг дуртай юмаа хийгээл гол нь нөгөө хүмүүний бас нөгөө үйл хөдлөл ч юм уу одоо нөгөө хүний бие авч явж байгаа байдлуудаас ингээл хүмүүс анзаарагдаж эхлэв шүү дээ. Тэгэхээр нөгөө хүмүүс за эн чинь бас нэг урлаг гооцны талаас нэм хүрэх гээд байгаа юм биш үү гэдгийг яванд хүмүүс их ойлгодог болчих тийм үү гэж бас бодож байна. Надаас ингээд бүр илүү ингээд их зүйлсийг даван туулж байгаа хүн ингээд надаас гоё ингээд уран зориг юм гоё зүйлийг ингээд харж байгаад би яагаад юм ингээд хямраад амарх хэвээр юм гэдэг зүйлийг бас айгүй хардаг. Бүх зүйлийг бас ингээд сошиал орч юм уу те гээд бас юмыг дүгнж болохгүй шүү л гэж хэлмээрээ. Бодит амьдрал чинь бас өөр штэ те.